Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Бат Сая болон Мөнхцөл миний бие ээлж дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Атлас нэвтрүүлэг тань YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Манай нэвтрүүлгийг эрсдлийг давах хүрээтэй бодитгал ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүгдэд хүргэж байгаа билээ. За өдрийн минь Сая. Өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр хоёлаа аль төврийг явах гэж байгаа вэ? За өнөөдөр хоёлаа Өмнөд Америк төв рүү очино. За Өмнөд Америкийн одоо Венесуэл гэж улсын талаар манайхны бас хамгийн сайн мэддэг Өмнөд Америк улс болов гэж би бодож байна. Тэгэлгүй яг бидний хайртай Карасусиа. Тий, Карасусиа буюу халтар царайд гэдэг. Тий. Дуу нүртэл одоо яг тодгон байна. Шууд одоо ингэж ихэнд ороод ирчихсэн. Одоо бид нар Холливуудын жүжигчдээс дараа энэ Венесуэлийн жүжигчдийг айгуу сайн мэддэг баг шүү. Тий. Соня Смит, Гилермо Давилля, тий, Жижи Занчета гэл одоо арга сайн мэддэг болов шүү бодоод байна. Харин тийм нөө теленовела бид нар одоо баг манай үндэсний телевизээр гарсан магадгүй хамгийн анхны бүр олон ангитай Латин Америкийн теленовела байсан байж болох юм тий. Монголчуудыг бол яа харахгүй 90 оны ихэр байлтан дагуулсан замын хөдөлгөөнийг зогсоод өгсөн тийм кино. За тэгэхээр энэ киноны одоо тий кино бүтээсэн Венесуэл улсын талаар өнөөдөр бид хоёр ярих гэж байна. За уламжлал ёсоор би Венесуэлийн талаар албан болон товч мэдээллээрээ нэвтрүүлгийг эхлэе. За Венесуэл бол дэлхийн хамгийн их газрын тосны нөөцтэй улсуудын нэг. Тогтоогдсон нөөцөр тий. Одоогоор тогтоогдсон байгаа гэтэл тогтоогдоогүй маш их байгаа. Өөр улсуудад ч байж болно тий. За гэтэл бас хамгийн их эдийн засгийн нийгэм болон эдийн засгийн хямралтай улсуудын нэг. За бид нар мэдж байгаа саяхан ерөнхийлөгчийг нь Америк нэгдсэн улсын засгийн газар барьжлаа шорондоо яж харжсан байгаа. За Латин Америкийн те Өмнөд Америкийн хойд хэсэгт байгаа юм улс юм байна. За хүн ам нь бол нэг 28-аас 30 сая хүн амтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүн амынхан тоо огцомтой буурж байгаа. За тэгээд энэ сүүлийн Мадурогийн дэглэм үеэр нийгэм эдийн засгийн тогтворгүй байдлаас болоод нийт хүн амынх нь 25% нь гадагшаа цагаачилсан байгаа. Одоо дөрвсөн гэж хэлж бараг болохоор нөхцөл байдал байгаа юм улс юм байна. За нутаг дэвсгэрийн хувьд бол 916,445 км² газар нутагтай. Бас харьцангуй нэг жижигч биш томч шүү дээ. Манай улсын 3.2 юм да тий. Тийм байна. Манайхаас бол жижигхэн. За мөнгөн дэвсгэрт нь бол Венесуэлийн боливар. За энэ бол нөгөө үндэсний баатар тий. Одоо Father of the Nation үндэстний эцэг тий. Симон Боливарын нэрээр нэрлсэн. За тэгээд харамсалтай энэ валют нь маш өндөр инфляцтай бөгөөд бодит амьдрал дээр хүмүүс нь нөгөө мөнгө нь ханшихгүй боливар нь ханшихгүй болсон учраас доллартай гадаад валют ашиглахыг илүү үздэг юм байна. За мөнгө нь юу атсан багш нөө? Нэг асуудалтай мөнгө хэвлэх зардлаасаа юутай болцсон дээ. Одоо тэрийг бараг хэвлэхэд айгүй илүү үнэтэй болчиход байгаа байхгүй тийм мөнгөний хэвлэхэд үнэтэй болсон. Тийм маш одоо зүгээр цаас шиг болсон гэсэн үг тийм. Тэгээ харамсалтай. За албан ёсны хэл нь бол мэдээж Испани учир нь Испани колони байсан. Нөгөө Латин Өмнөд Америкийг ер нь бол Америкаас их те нэгдээ анх тэр хойг дээр очсон байлээ шүү дээ. Одоогийн Венесуэлийн газар нутаг дээр байгаа. Тийм за тэгэхээр Испани хэлтэй. За тэгэхээр Венесуэл нь ер нь бол 30 гаруй сая хүн амтай 900 мянган квадрат нутагтай Испани хэлтэй. Боливар хэмээх мөнгөнд дэвсгэр хэрэгэлдэг. Эдийн засгийн хямралаас ажилтгаалan Америк нэгдсэн улсын те долларын хэрэглээ өргөн тархацсан байгаа юм улс юм байна. За тэгээд улсын албан ёсны нэр нь Боливарын бүгд найрамдах Венесуэл улс гэж нэрлэдэг тийм. За Венесуэл гэдэг нэрний утга нь их гоё. Одоо Венесуэла гэдэг одоо бид нар яг англиар ч юм уу Z-ээр бичиж байгаа шүү дээ тийм. Одоо Венец ч адилхан бичигддэг тийм. Тэгээд энэ дээр бол хамгийн одоо дөх тайлбар нь бол Бага Венец гэдэг утга байдаг. За ямар учиртай гэхээр 1409 онд Алонсо де Охедог удирдсан экспедиц Венесуэлийн иргэд газарсан. Венесуэлийн иргэд газардахад одоо Маракайбо гэдэг маш гоё үзэсгэлэнтэй нуур байдаг Венесуэлд. Яг ингээд далаатай бараг ингээд хилж байгаа орж байгаа юм шиг тийм гоё бүтцтэй. Энэ нуурын орчинд байсан тулгуур байшингууд за тэгээд тэр нуурын гоё иргэн тойрны үзэсгэлэнтэй байгалыг хараад за энэ бол зөв одоо Венесуэла буюу одоо жижиг Венецийг санагдуулж байна. Венецийг санагдуулж байна гэдэг. Тэгээд энэ жижиг Венец буюу Венесуэла гэдэг нэрийг бол өгсөн байдаг. За нэг тайлбар. Ягаад тэгэхээр хүмүүс ирсэн чинь нөгөө төр нууран дээр усан дээр байшингаа барьж амьдардаг байсан. Венец шиг усан дээр амьдардаг байсан. А өөр нэг тайлбар нь юу байдаг вэ гэхээр одоо тий эксплорер нөгөө одоо тий аялж агаад тий аялагч хүн байна л да. Мартин Фернандес де Энсико гэдэг нэртэй эрхмийн Suma de Geografia гэдэг те номон дээр юу гэж үтсэн байдаг вэ гэхээр нутгийн хүмүүс нь өөрсдийгөө Венесуэла гэж нэрлэдэг байсан. Тийм учраас Венесуэла гэж нэрлсэн гэж бас тайлбарладаг юм байна. Тэгэхээр нөгөө колоничлогчийн тайлбар өөр бас судлаачийн тайлбар гэдэг байна те. Тий. За энэ дээр юу вэ? Венесуэл руу одоо хоёлоо ороод шууд энэ гоё байгаль руу норч юм. Шууд би байгалийн нарчиж. Тий газар зүйн яриалаа. За шууд газар зүйн юуг нь харчих. За
Христофор Колумб Венесуэлд ирж байгаа шүү дээ. Тэгээ энэ газрыг хараад юу гэжсэн бол энэ бол деважин шиг газар байна гэжсэн. Тэгээ яа харахгүй Венесуэл бол одоо тийм деважин шиг газар. Одоо бид ингээл дэлхий дээр маш олон улсуудын байгалыг ярьдаг те бүгдээр л өөр ингэ сонсдог. Тэгээ Венесуэлийн байгалийн энэ онцлог давуу талууд үнэхээр яг деважин гэж хэлж болох гайхамшигтай ийм одоо байдаг. За хамгийн анхны бидний ярих зүйл бол Анхелийн хүрхэр гэж байгаа те. Дэлхийн одоо Angel Falls гэж яг англиар хэлдэг. Гэхдээ нөгөө Jimmy Angel гэдэг Америкийн одоо нисэх чинийг нээсэн боловч Испанд байдаг учраас энийг Angel гэдэг нь Анхел одоо Мигел Анхел гэдэг чинь те. Тэнтэй адилхан Анхелийн хүрхэр гэж бол одоо ерөөдөө бас нэрлэдэг. За энэ хүрхрээ яаж нэгдсэн бэ? Яг нэгдсэн байд нь нутгийн иргэд бол мэддэг гэсэн ойлгомжтой тийм. Дэлхийд яаж одоо мэдүүлдэг болсон бэхээр 1933 онд Жими одоо Анжел буюу тийм энэ хүн Алтайж ингээд онгоцоор явдаг гэсэн. Уулан дээр ингээд алтууд байдаг гэдэг сургаар. За тэгээд нөө юугаар явж байгаад онгоцтой явж байгаад хүрхрээ хараад гайхсан баг. За дараа нь 1937 онд тэнд буугаад тэгээд хүрхэн дээр очиод тэгээд онгоц монгоц нэвтрээд 11 он ингээд газар мазараар яваад адал явдалсан. Энэ маш их алдартай болсон байдаг. За ингээд юу яадаг? Анхелийн хүрхрээ гарч ирсэн. За ус нь ингээд яг намайг хүүхэд бол байхад бол 1054 м гэсэн анхелийн хүрхрийн өндөр. Хүрхрээний өндөр чинь хэмжээд айгүй хэцүү байна л да. За сүүлийн үеийн судалгаагаар бол 979 м гэж байгаа юм. Бараг километрээс одоо буудаг гэж амар юм байгаа хөөхгүй тий. За тэгээд ус нь унж байгаач газар хүрдэггүй. Заримдаа ихэнхдээ ууршчдаг. Маш өндрөөс унж байгаа учраас тий. За тэгээд анхелийн хүрхрийг олоход бол айгүй хэцүү. Зам байхгүй, ширэнгэн ой, тэгээ уулан дээрээс будаг. Уулан дээрээс будаг. За тэгээ ихэнх хүмүүс нь зөвхөн онгоцоор юм уу заваар л очдөг. За уугуул хүмүүс нь болохоор энд бол амьдэрдэг. За уугуул хүмүүс нь бол Крапокай Меру гэж нэрлэдэг. Энэ болохоор хамгийн гүн умдаг ус гэдэг юм утгыг бол агуулсан байдаг. За тэгээд энэ анхелийн хүрхрээ нь болохоор онгоц нь унтсан гэж байгаа шүү дээ. Онгоцын дараа нь буулгаад музейд үлдээсэн мэт юм лээ. За тэгээд энэ Жими Анжел гэдэг хүн нас орсны дараа чандрын анхелийн хүрхрээ дээр цацсан байдаг. Яг бол дэлхийн нийтэд анх таниулсан гэдэг утгаараа. За тэнгуүл энэ анхелийн хүрхрээ ундаг одоо энэ уул байгаа заяа. Рорайма гэдэг уул байгаа заяа. За энэ бол Тэпуй уус гэж одоо өөр гариг дээр байгаа юм шиг тийм мэдрэмж өгдөг. За яагаад вэ гэхээр энэ 2 тэрбум жилийн настай. 2 тэрбум жил орчихсон гэхээр энд динозавр чинь 65 сая жилийн өмнө шүү дээ. Динозаврын үеийн одоо үлдэгдэл байж магадгүй бүр таслагдсан заяа. Дэлхийгээс таслагдаад ингээд өргөгцсөн учраас тэнд амьд динозавр байж магадгүй гэж бүр анх жигнэсээ боддог гэсэн юм. Байх боломжтой байсан байгаа хамгийн гол энэ дэр. Яг бол энэ одоо Рорайма гэдэг нуул байгаа шүү дээ. Энэ уул дээр байдаг амьтад дэлхийн өөр хаанч байхгүй. Эндемик. Ерөөсөө эндээ ингээд. Тэгээ 2 тэрбум жилийн газар ингээд юугаа хадгалц байгалаа хадгалцсан. За ширэнгэн ой шиг ингээд хавтгай. Ерөөсөө ингээд ширээ шиг гэсэн үг дээ. Хавтгай гэсэн үг тийм. Энэ амьдрал өөр хаанч байхгүй. За оргилон тэнгэрт тусгаарлагдсан арал бөгөөд махан гэдэж дургамал зэрэг маш олон төрлийн одоо амьтад байдаг. Шавжиддаг ургамал байдаг гэсэн үг байхгүй юм. За уугуул ард түмэн бол энэ дээр бол бурхад амьдардаг. Бурхтын гэрээ гэдэг тийм. Яадаг. Тэгээд үргэлж манантай байдаг учраас энийг бас харахад ч юм уу олоход ч юм аа хэцүү байдаг. Тэгээд маш чиглэг салхитай. Тийм учраас үргэлж нууцлаг. За тэгээд энд бол амьтан ургамлыг бол ярих юм бол зөндөө юм. Хамгийн гоё тайлбар нь гэж. Энд амьдрал өөрийнхөө өгцөн гэдэг тайлбардаг. Одоо дэлхийд байдаг амьдралаас өөрийнхөө өгцөн гэж тийм. Тэгээд хамгийн гол нь динозавр амьд байж магадгүй гэж маш олон хүмүүс бодож ирсэн гэж байгаа юм чинь нэг судалгаа хийгээд үзэх тийм. Жижиг ч юм уу том ч юм уу тийм. Тэгээд доор бидний мэдих дэлхий байдаг. Дээр өөр дүрм амьдралын өөр дүрм үйлчлэгээ гэж бүрддэг. Амар гоё юм нууцлагдмал тийм. Маш л нууцлагдмал. Тэгээд одоо хүмүүсээс тусгаарлагдмал 2 тэрбум жил гэж байгаа бодолтой. Хүн тэгэхэд тэзээ үссэн билээ тийм. Үлэг гөрөл сүнжоход л байсан. Тэрнээс өмнө үлэг гөрөл баг үүсчихэд байсан байгаа юм чинь. Харин тийм ээ. Үүсчихэд байсан байгаа. Гоё юм бэ. За ийм газар байдаг. За энэ бол одоо Гаяна болон Бразил, Венесуэл гэдэг 3 улсын нутаг дэвшдэр ингээд оршдог ийм гоё газар байдаг. Тэгэхээр нөгөө Венесуэлийн урд хил рүү юм байна тий? Тэгээ урд тал руу байгаа тий. Ийм гоё газар байдаг. Тэгээд энэ болохоор өөрийн гэсэн бүх юмыг агуулсан юм гайхалтай газар байдаг. За анхелийн хүрхрээ маань бол Амазон мөрөн Оринок гэдэг одоо мөрөн байдаг. Венесуэлийн хамгийн гол энэ Оринок мөрний хамгийн том цотголоод нэг чурун гол төр байдаг шүү. Энийг бас бэлгээ марчиж. Хүүхэд байхад ярьдаг. Оринок мөрний нэгэн цотгол гээл чурун гэдэг гол төр байдаг. За Венесуэлийн байгальтай холбоотой бас нэг сони юм байдаг.
Маракайбо гэдэг нуур хэдүүлээ ярьсан шүү дээ. Жижиг Венец гэдэг энэ нэрэндээс гарсан байж магадгүй. Энэ Маракайбо нуур жилд заяа 250 өдрөөс дэш аянгатай байдаг. Байнгын аянгатай. Байнгын аянга цахилж идэг гэсэн үг тийм. Аянгатай бүстэй ойрхон. За жилд 250 өдрөөс дээш гэж байгаа юм заяа. Зарим өдөр ингээд тасралтгүй аянга цахилж идэг. За яагаад вэ? Шалтгаан байгаа шин ч тийм. Зүгээр жоо аянга цахилаад байхгүй. Аюултай ч юм шиг тийм. Дулаан нуур тэгээ чиглэг уур амьсгалж байгаа юм заяа. Энэ Маракайбо нуур маш гоё дулаан устай. Ингээд ус мусанд ороход үнэхээр гоё. Энэ ингээд их хэмжээний уур нь дээшилт юм байна. Тэр нь болохоор аянга үсэг түлш болдог гэж үздэг. Аянга үсэг түлш болдог үздэг. За тэгээд эргэн тойронд нь уусаар хүрээлэгдсэн сав газар байдаг. Аандын нуруу бусад уус. Тийм учраас тэр уур яг өөр тишээ явах юу багтаа. Тарах сарних юу багтаа. Одоо манай Улаанбаатарын утаа дээр байгаа тэл адилхан. Яг үнэндээ одоо чи өстө амар гоё тайлбарлаа. Улаанбаатарын утаа яг энэ дээр байгаатай адилхан, яг тэнтэй адилхан. За тэгээд агаар гадагш гарахгүй. За тэгээд чигтэй агаар ингээд дотор ингээд гацчдаг яг Улаанбаатарын утаа шиг яг л гоё чиглэлээ те. За тэгээд байгаль өөрөө аянганы үйлдвэр байгуулсан мэт гэж байгаа байхгүй. Тайлбар айгуу гоё. Тэгэж ингэж яваадаг. Тэгээд салхины мөргөлдөө яадаг вэ гэхээр Карибын тэнгисээс халуун чиглэг агаар ингээд шөндөө орж ирнэ. Уулын сэрүүн агаар буун гарахгүй орж ирж штэ тий. За энэ хоёр мөргөлдөн. Үр дүнд нь асар хүчтэй аянга цахилгаан үснэ гэж байгаа. Ихэнх аяга ерөөдөө ингээд орой шөнийн үеэр явдаг. За зарим нь ингээд шүнжэнгөө явд үүр хүртэл ингээд итгэвчдэг гэж байгаа. За тэгээд заримдаа 10 цаг тасралтгүй ингээд аянга цах тохиол байдаг. Хэдэн минут цахилгаан цах мах бол юу ч гэж байгаа байхгүй. Энэ болохоор дэлхийн рекорд төвшин тогтоогддог. Сонирхолтой юм байна. За тэгээд тэнгэр хизээж унтдаггүй газар гэж ярьдаг. Нэрэл яаж унтах вэ те ингээл аянга цахдаг те. Энэ бүсийг дэлхийн цахилгаан станц гэж бүр нэрлэдэг. За тэгээд орног гол гэдээ ирсэн шүү дээ те. За цахилгаан нь юм байгаа. За орног гол руу ороход орног гол нь өөрөө энэ эндемик амьдрал аягүй ихтэй байна. Одоо тэр нөө уулнаас тэпүү уулнаас гарч иж байгаа те. Тэр одоо олон гол горхнууд тэндээс ч дандаа нэг эндемик амьдралдаг. Тэгээд орног гол дээр байдаг тэр амьдрал юу гэж ярьдаг вэ? Энэ бол гол биш ээ. Энэ бүхэл бүтэн амьдрал урсж байгаа гэж ярьдаг. Тайлбарууд нь бол их гоё идэг. За тэгээд Амазоны хойгт амьдаж олддог. Маш олон төрлийн зүйл үүдэг. Ягаан өнгөтэй дельфин байдаг орног гол дээр. Одоо дэлхийд нэг голд амьдардаг цэвэр усны одоо дельфинүүд үүдэн шүү дээ. Хид хідэн газар байдгийн. Одоо хамгийн сонирхолтой хамгийн гоё дельфин энэ орногт байдаг. Ягаан өнгөтэй дельфин. За тэгээд ягуар, янз янзын шувуунууд, хортой, мэлхийнүүд гэдэг олон төрлийн юмнууд байдаг. Ийм гоё байгальтай. Ийм сайхан ус байна байгаль. Баярлалаа. Очиж үзмээр санагдлаа тэр байнгын аянгатай байдаг газрыг. За хоёлаа Венесуэлийн түүх рүү жоохон буцъя. Хоёлаа ивент ч ярих уу тий? Тийм байна. Өнөөдрийн гэж бит хоёрын дугаарыг бүтэн жилээр нь бод даатгал болон MMS компани ивент итгэн та бүгд төрөж байгаа. Ивент итгэгчтэй баярлалаа. Дуртай зүйлээ хийх боломжийг бий болгож байгаад тэр эрсдлийг давах хүч ураатай бод даатгал компани нь даатгалын салбарт 30 жил үйл ажиллагаа явуулж байгаа Монголын ууган даатгалын компаниудын нэг юм аа. Бод даатгал нь өөрийн үйлчлүүлэгч харилцагч нартай найдвартай хурдан хялбар үйлчилгээг эрсдэлгүй аюулгүй ирээдүйн хамтаар нь санал болгодог компани юм байна. За тэгээ өнөөдрийн дугаараараа бит хоёр Акса олон улсын эрүүл мэндийн даатгалыг нь онцлоё. За Акса олон улсын эрүүл мэндийн даатгал нь дэлхийд даяар хэрэгждэг эрүүл мэндийн хамгаалтын иж бүрэн үйлчилгээ бөгөөд Монгол улсад амьдарч буй иргэд тэдний гэр бүл болон Монголд ажиллан амьдарч буй гадаадын иргэдүүдэд экспатуудад зориулсан одоо даатгалын бүтээгдэхүүн юм байна. За энэхүү бүтээгдэхүүний үндсэн зорилго нь өвдөх, гэмтэх, эмнэлэг твтэх, мэс засал болон эмчилгээний зардлыг даах, эмийн болон эмчилгээний зардлыг нөхөн олгох, яаралтай үед эмнэлгийн тээвэрлэлт хийх болон эх оронд нь буцаах зардлыг шийдвэрлэх зэрэг олон сайхан үйлчилгээнүүд багтсан байгаа бөгөөд дэлхийд даяар олон улсын эмнэлгийн сүлжээгээр шууд үйлчилгээ авах боломжийг одоо үйлчлүүлэгч нартай бий болгодог юм даатгал юм байна. За бод даатгалын салбарт олон улсын эрүүл мэндийн одоо энэ даатгалыг нутагшуулаад 10 жил болж байгаа бөгөөд Монгол дахь цорганц партнер юм. Таны аялал амьдралын замнал таныг төсч байх хамтрагч бол бод даатгал байх болно. За та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 75 48 48 болон бод зураас insurance.com веб хуудаснаас ороод онлайнаар хүссэн даатгалын үйлчилгээгээ өөрийн болон өөрийн үйл ажиллагаа одоо тэг бизнесийн хэрэгцээнд зориулаад онлайнаар хийлгээд авах бүрэн боломжтой байна. Ингээд өнөөдрийн ивент итгэгчтэй баярлалаа. За ивент итгэгчтэй баярлалаа. За түүх рүүнтэй эргээд ороход 1498 онд Кристофер Колумб ирсэн.
Одоо одоогийн бид нар Америк төвдөрсөн. За тэгээ үүнээс хойш ер нь бол Венесуэлийг Испани өөрийн колони болгон зарласан. За тэгээд бусад колони Латин Америкийг тэр чигээр л колони болгож байгаа. Тэгээд 98 онд Христофор Колумб нь 3 дахь аялна шүү тий. 3 дахь аяллаараа одоо 1492 онд анх Америк төвд очиж байгаа. Гэтэ хойдлын арлууд дээр очиж байгаа шүү дээ. Яг Венесуэл дээр бол 3 дахь аялал дээр 1898 онд. 1498 онд. За тэгээд яг ингээд Испани колоничлогчийг ирэхэд бол тэнд бол нөгөө нутгийн уугуул иргэд амьдран суудаг байсан Аравак болон Карибын одоо овог аймагуудын хүмүүс амьдарч байсан. Тэгээд харамсалтай нөгөө колонитой бусад бүгд л одоо колончлалын зарчмаар нутгийн уугуул иргэдийг боолжлох албан хөдөлмөр эрхлүүлэх. За тэгээд нөгөө байгалийн баялагийг татсан сорох мүлжих нөгөө их газар руугаа Испани руу явуулах. Тэгээд нөгөө тэр нутгийн уугуул иргэдэд байхгүй элдв халдвар төвчин цагаан арснуудаар дамжиж ирснээр ер нь бол нутгийн уугуул иргэдийнтэй огцон буурсан. За тэгээд нөгөө колониуд ч өөрсдийн үйлдвэрлэлтэй тэнд байгаа үйл ажиллагаа одоо extraction буюу олборлох тэр байгалийн нөөцийг олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд одоо хямдтай үнэгүй хөдөлмөр авчрахын тулд Африкаас маш их боолууд авчирсан. За тэгээ энэ өнөөгийн одоо Венесуэлчүүдийн одоо генетиктэй угсаатан зүйд маш ихээр нөлөө оруулсан гэдэг. За тэгээд Африкаас боол авчирч эхлээд ер нь бол нэг сууринтэй хотууд, колониуд бий болгоод ирэхин зэрэг бас л нөгөө хоёулын Колумб дээр ярьжсэнтэй яг л нөгөө нийгмийн кастинг системүүд бий болдог. Испани гаралтай Дэйданг, колони төрсэн испанууд буюу креолууд, дунд нь бол холимог гаралтай хүмүүс микстэй. За тэгээд доороосоо дээдэгт нь бол нөгөө Африкаас ирсэн болоод харамсалтай нь хамгийн доод нийгмийн хамгийн доод давхарт бол нутгийн уугуул иргэд ордог байсан. За тэгээд энэ нөгөө тэгш бус байдал нийгмийн зөрчлийг үүсгэх бас нэг суурь болгож чадсан. Суурь бий болгосон. За тэгээд нөгөө Испаниас одоо Венесуэлээс юу их авдаг байсан бэхээр какао, кофе, чихрийн нишинг маш их авдаг байсан. Газарт тариалан их хэрэглүүлдэг байсан. Тэгээд хамаг байгалийн баялагийг нь бол мэдээж Европ руу зөөсөн түүхий одоо тийм бэлтгэн нийлүүлэх анги болгож л ер нь ашиглаж байсан. За тэгээ үүний дагуу ер нь бол 19 дугаар зууны сүүлээр үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн бий болсон. За тэгээ тухайн газар төрж өсөөд хэдэн үеэрээ амьдарсан яг нөгөө шинэ одоо Венесуэлийн Испанчууд бий болж эхэлжсэн. Тэгээ 19 дугаар зууны төгсгөлд ер нь бол нөгөө бас Европ нөгөө одоо соён гэгэрлийн үзэл санаа дэлгэрээд эрх чөлөө тэгшэрхийн төлөө ер нь бол нэм хөдөлгөөнд Европ даяар л явж байгаа шүү дээ. Тэр амьсгал нь ингээд Америкт, Хойд Америкт хүрээд ер нь бол Венесуэл өөрийн сэхэтнүүдтэй үндэсний тусгаар тогтнолыг хараад бас байдлыг дэмждэг өөрсдийн тийм үндэсний ондоошол бий болчихсон байсан. За тэрэн дундаас нь бол тэдний үндэсний удирдагч Симон Боливар хэмээх эрхэм гарч ирээд одоо үндэсний эцэг гэж түүнийг нэрлэдэг. За тэгээ 19 дугаар зууны ихээр Латин Америк даяар бол эрх чөлөөний хөдөлгөөн дайнууд болсон. За тэгээ тусгаар тогтнолоо бол яхаарахгүй болж авсан. За тэгээ тусгаар тогтнолоо олж аваад Симон Боливарыг бол чөлөөлөгч хэмээн нэрлэдэг. Гэтэ зөвхөн Венесуэлд биш Колумб, Эквадор, Боливар улсуудад ер нь бол Испани колоноос чөлөөнж одоо энэ Латин Америкийн улсууд чөлөөлөхөд бүгдэнд нь хувь нэмэр оруулсан нэг. Тэгсэн. Одоо Боливар гэдэг нь одоо бүр улс шүү дээ. Харин тийм түүний нэрээр нэрлэгдсэн улс. За 20 дугаар зууны хувьд бол одоо баялагын үе гэж нэрж болно. Учир нь маш их газрын тостой, газрын тосны нөөцөө олж илрүүлсэн. За тэгээд ойролцоо маш их газрын тосоо одоо борлуулж болохлаа хэрэглэгч том эдийн засгуудтай байсан. Тэгээ 20 дугаар зууны сүүлээрч одоо 70-аад ондууд бол бүр Мексик бүр одоо онцгой цойлж баятсан. Венесуэл тий. Тэгээ Венесуэл дэлхийн хамгийн баян улсуудын нэг. Нэгээр бас тэгсэн тий Африкт бас яг 70-аад он тий. Тийм байсан харамсалтай нөгөө эдийн засгийн буруу тий үйл ажиллагаа, буруу шийдвэрүүдтэй улмаас эдийн засгийн солонгороогүй улмаас ер нь бол нийт эдийн засгийн 90 орчим хувийн зөвхөн газрын төсөөс хамааралтай болчихсон. Тэгээд энэ ус маань Дампуурлынхаа шат руу орсон байгаа. За тэгээ энэ нь юунаас эхэлсэн бэ гэхээр 1900 одоо 2000 оны ихтэй 1990 оны сүүлээр Уго Чавес хэмээх социалист популист улс төрч төрийн эрхэнд гарч ирснээр тэр улсаа ер нь социалисттэй улс болгоно гэсэн бодлого хэрэгжүүлж исэн. Ард түмэнд эрүүл мэнд, боловсрал орон сууц бүх юмыг үнэгүй болгоно. Одоо байгалийн баялагийг та бүхэн хүртэх хэрэгтэй. Энэ баялагийг та бүхэн хүртэх ёстой гэсэн нэг тийм ойлголт бий болгосон. Тэр нь бол зөв. Гэхдээ нэг үнэгүй ажилахгүйгээр авна гэдэг ойлголт бас хажуугаар нь бий болгочихсон. За энийг гой дэлгэрүүл ярих уу? За Венесуэлийн яг газрын тосоос 1920-д оноос гарч ирээд тэгээд гадны хөрөнгө оруулалт орж өөртөө чадахгүй шүү дээ тий. Гадны хөрөнгө оруулалт орж ирээд өөртөө мундаг технологи, мэдлэг, ноу-хауг оруулж ирээд Венесуэл бол 1950-ад оноос ирэхэд гайгүй хөгжиж эхэлсэн. За тэгвэл 70-ад онд яасан бэхээр дэлхийд нэг нефтийн хямрал гарсан.
нефтийн хямралаар хамгийн баяжсан улсууд бол тухайн үед нефтэлсэн улсууд одоо зарим арабын улсууд тийм. За Нигер байна. Одоо Африкаас хоёлаа ярьсан. Оёд Нигерч энэ хямралаар маш их баяжаад маш их мөнгө тараагаад нийслэл шинээр хүртэл барьж бариад баларж өгсөн шүү дээ Нигерч. За нөгөө улс нь Венесуэл маш их мөнгөтэй болсон. Венесуэлчүүдийн дундаж амьдрал өндөр болсон. За тэгээд бүр Латин Америкийн Сауди Араб гэдэг нэртэй болсон бүр. Одоо маш их одоо тухайн үед Сауди Арабаас тэр замыг тулжсэн гэсэн үг шүү дээ. За ингээд хөгжижсэн улс нь юу гэхээр газрын тос Венесуэлийг дэлхийн хамгийн баян улсуудын нэг болгосон. Бүр оргил үе болсон. За гэхдээ газрын тосны үн унсан. Гэхдээ Венесуэлийн хувьд бол Нигер мэгэр бодох юм бол тийм буруу бодлого янз янз юм хийгээгүйсэн. За 1999 онд Уго Чавес гэдэг хүн гарч ирээд одоо чиний дөрөв ярьдаг социалист тийм одоо хувьсгалыг боливарын хувьсгалыг эхлүүлсэн байдаг. За энэний өмнө одоо популизмын бас айгүй чухал дөрүүд энийг шүү дээ. Популизм юу гэдгийг би зөв товчхон тайлбарлаж байна. Зарим хүмүүс популизм гэдэг яг юу гэдгийг бас мэддэггүй тийм. Популизм гэдэг нь ард түмэн болон элитүүд гэсэн ерөөсө хоёр ангиллыг хооронд нь одоо эсрэгцэлтээр тулгуурлаж байгаа улс төрийн хандлагыг ерөөхдөө хэлж байгаа. Товчоор тайлбарлал. За удирдагч нь өөрийгөө ард түмний төлөөлөл гэж одоо харуулад тэгээд өөрийгөө баян давхарга олон одоо энэ баячууд бол муухай хүмүүс, би та нарыг аврах гэж байгаа. Гадаадууд бол муухай хүмүүс, гадны хөрөнгө оруулалт бол буруу гэдэг зүйлийг одоо ухуулж итгүүлэх ийм зүйлийг л ерөөхдөө хэлж байгаа. Популизм гэдэг маань. За Уго Чавес бол мэдээж зарим тал дээр бол одоо зөв юм хийсэн юм шиг юмуд харагддаг. За жишээлбэл Уго Чавесийн хувьд бол улсыг одоо эмнэлгүүдийг үнэгүй болгож байгаа, боловсролыг үнэгүй болгож байгаа маш олон юм ингээд эхлүүлж байгаа юм тийм. Олон зүйлийг эхлүүлсэн. Гэхдээ популистууд нэг юмыг мартцсан байна. Тэр үгээр тараах тухай ярьдаг. Үнэгүй өгөх тараах ингээд одоо манаа дээр айгүйх гэдэг шүү дээ. Тэр нийтэд таалагддаг учраас. Улсын ямиг аваад ингээд тараагаад байна. Тэгвэл тэрийг бүтээх гэдгийг мартцсан байдаг. Бүтээсэн ямиг 5 жилийн турш ч юм ингээд тарааж өгдөг. 5 жилийн дараа яах вэ? Тэр улс дампуурна. Тараах юмгүй бол. Бүтээхгүй байгаа учраас. Хоёул Аргентиныг баг ярьсан баг. Би тусдаа дугаарч хийсэн байгаа. Аргентин дээр яг тэгсэн. Хуан Перон тараагаалсан. Англичуудын 40-50 жил бий болгодог баялагийг дэлхийн 2 дугаар дайны үед Аргентинчууд эдгэн жил бий болгоцсон. Маш мөнгөтэй болсон. Гэтэ тэрийг яасан бэ гэхээр тараасан. Тараангууд 10 жил дараагаад ард түмэнд нь үнэхээр сайхан байсан. 13 дахь цалин аваал те. Тэгэл одоо гадаа дотоод руу аялдаг маш мундаг гэсэн бол дараа нь тарах юм болсон байна. Яг л энэ юг бол хийсэн. Уго Чавес. Тийм учраас Уго Чавес нь зарим хүмүүстэй нэр хүндтэй байдаг шалтгаан дэр. Үнэгүй авсан учраас. Үнэгүй маш олон юмнууд ятсан байдаг. За тэгээд Уго Чавес бүх юмыг одоо улсыг болгож гисэн. Одоо нефтийн үйлдвэрүүдээс эхлээд айгүй бол юм улсын болгосон, хэвлэл мэдээллүүдийг улсын болгосон. За тэгээд хамгийн том асуудал нь юу гэхээр эдийн засгээрээс 100% буюу одоо 90% баг нефтээс хамгаалалт болгосон. Одоо шилбэл манай улс уул уурхайн баялагаас хамгийн хамааралтай улсууд нэг байхгүй. Яг энтэй адилхан. Эдийн засгаас солонгоруулж чадаагүй. Яг л солонгоруулах одоо хөрөнгө оруулалтыг солонгоруулах гэхээсээ илүү тараах ажилд 10 хэдэн мянган айл зур хаус бэлгэлцсэн. Харин тий. Хаус бэлгэлцсэн. За тэгээд төрийн байгууллага ч юм уу ямар нэгэн тийм том байгууллагын албан шалтнуудаар дандаа өөр ингэсэн таньдаг хамаатан янз янзын ойр дотны хүмүүс ур чадвараар шалгуур байна. Тэр нөгөө чадваргүй нийгэм популист нийгэм эрүүл бус засаглал байгаа болохоор чинь тийм засаг тандаа чадваргүй яг тийм сэтгэхүй ойлголттой л хүмүүс очиж штэ. Нөгөө юу лээ урагшгүй ноён увайгүй эзний урагшгүй албатай дээр. Яг тэр зарчим л. Яг тэр зарчим өргөдөг үйлчилсэн байдаг. За тэгээд юу басан? Ядуу иргэдийн дуу болж илүүтдийн давхар тэмцсэн Уго Чавес өөрөө бол мэдээж маш мөнгөтэй болсон. Гэхдээ ард түмэн нь яг эсэргээрээ ядуурсан байдаг. За бүхтийн нефтээр тулгуусан учраас эдийн засгийн бус салбар нь бүгд уналтанд орсон. Бус салбар нь хөгжөв. За тэнгууд яг уу гэхэлээ нефтээс хамааралтай учраас нефтийн үн унах ч юм уу жоохон асуудал гарах юм бол Венесуэл ерөөсөө маш ядуу болж ирнэ гэсэн үг. За ингээд олон компаниудыг төр давсан учраас үр ашиг нь буурч олончлон дараа. Одоо манайх тэгдэж шнэ төр даваад за яг 1-2 жил бидэрт мэддэхгүй 2-3 жил ч юм. Тэгэл тэрнээс ингээд үр ашиг дандаа унждаг. Тийм учраас төр давж болохгүй. Төр бол юу гэж юм бэ? Төрийн оролцоогүй байх хэрэгтэй. Оролцоогүй байх хэрэгтэй. Өөрөө шударгаар өрсөлдөөдтэй нөгөө хүчрхэгжих, өрсөлдөх чадварчих боломжийг нь бүрдүүлэхгүй байна л да тий. Төр оролцсон ч гэсэн бодлогын хэмжээ, засаглалын хэмжээ тий. Одоо татрын хөнгөлтөөр ч юм уу. Тий, тиймэрхүү байдлаар. За тэгээд яасан бэ гэхлээр нөхөр ингээд бүхнийг төр даваад өөрөө хүчтэй болоод ирэнгүүт сөрөг хүчнээ шахаж гисэн. Сөрөг хүчин болж гисэн. Одоо шүмжсэн хүн болгоныг шоронд хэн байрна гэсэн үг тий.
хэвлэл мэдээллийг хянж эхэлсэн. За хэвлэл мэдээлэл болсон. За ирэх мэдээлэл яасан бэ гэхээр Уго Чавс болон түүний эргэн тойрныхон дээр л төвлөрч ирсэн. За тийм учраас энэ улсын эдийн засгт бол явах утсан улам л оролцсон байдаг. Уго Чавс ч өөрөө сүүл рүү нөгөө параноя нөгөө айцтай болцсон. Ерөөс хүн болгоныг харддаг, сэрддэг. За тэгээд ийм болцсон. За тэгээд эндээс юу үсэх вэ гэхээр нийт одоогийн байдлаар 7-9 сая хүн Венесуэл улсыг орхиж гарсан байна. Сүүлийн ерөөдөө энэ баг 20 хэдэн жилийн хугацаанд л байгаа байхгүй тий. Тэгээ энэ болохоор дэлхийн хамгийн том шилжилт төлөвлөгөөнүүдийн нэг гэж үздэг. Тэгээ энэ хүмүүс амьдралын боломж маш багас. Хэд одоо инфляц болоод мөнгө үнэгүй болсон, хүнс болон эмийн өмсөлт байх их болсон. Ажилгүйд л ихтэй болсон. Улс төрийн докторгүй байдал гэдэг маш олон юм болсон. За Венесуэлчууд хайчдаг бай. Мэдээж хамгийн ойрхонороо Перу, Чили, Бразил руу явна. Эдгээр хэл нэгтэй. Очоод тэнд Венесуэлд ямар ч ажил хийжсэн очоод тэнд эрэгтэй таксиор нэмэгтэй хоол зардаг ч юм уу. Тухайн одоо нийгмийн хамгийн одоо доороос эхэлнэ гэсэн үг. За тэгээд Азтаанууд нь Америкийн нэгдсэн улс руу, Америкийн нэгдсэн улс Европ руу явдаг. За тэгээд очоод иргэд ингээд эх орн руугаа мөнгө явуулна. Тэр мөнгөөр нь гэрт нь үлц одоо хүүхдүүд нь ч юм уу эмээ өвөө маш олон хүмүүс ингээд юу амьдрдаг гэж байгаа. За тэгээд гадаад амьдрахад мэдээж түрээс өндөр бичиг баримт байхгүй те маш их гадуур багтана гэж хэлж байна. Тийм учраас нэг хууль бус 8 ч юм уу янз янзын хүний 8 хард амьтны 8 маш олон асуудалд ордог. Тэгээ гудамжинд амьдардаг хүмүүс их болдог. Нэг өрөөнд олоолаа амьдрах ч юм уу. Ийм тохиолдол бол маш ихээр гардаг. За тэгээд гэр бүлийн амьд байх гол арга нь болохоор тэндээс мөнгө явуулах. За би Шотланд амьдарч байхдаа Завер гэдэг Венесуэл залуутай цуг ажилладаг гэсэн. Тэр Венесуэлд бол 7 хоногийн 7 өдөр нэг ч амралтын өдргүй ажилладаг гэсэн. Би амархал юм бол миний мөнгө багсна би гэрлэгөө явуулчихдаг. Тэр залуу Венесуэлд өөрийн гэсэн жижиг бизнестэй байсан. Гой машинтай байсан. Хүнсний бизнес эрхэлдэг байсан. Одоо Англид аяг уугач. Ягаад гэвэл Венесуэлчууд англи хэл байхгүй учраас тэнд очиод хэлгүй учраас хамгийн доод ажил. Хинтэй ч харьцахгүй ажил. Тэр нь аяг уугаах ажил байхгүй. Тэгээ би тэр ээлжиж байгаа гэсэн. Би ч нөө очиод хоол хийж чадахгүй юм ч те. Тэгээд юм зам яриулнөө тэгээд ярина ер нь бол. Тэгээд гэрхэн рүүгээ аяг мөнгө явуулдаг. Тэгсэн чинь Венесуэл оюутууд нэгэд энд байж штэ те. Оюутан жил юм олон жил. Тэд нар яадаг гэхээр дандаа фандрайзинг хийх арга сүгчтэй л явждаг. Мөнгө босгож Венесуэл рүүгээ явуулах. Тэгээд янз янзын тийм фандрайзинг босгоол хүмүүс тэнд нь туслаад оролцол оюутууд тэгээ явждаг. Тэгээд хамгийн гол юм болохоор юу байдаг? Хүн татах. Тухайн нийгэмд байж байгаа хүн татах ажлаа л нэргët. Тэгэл өөрөө энд уучралж хөлөө орчвол гэрийнхнийгаа дүүгээ татдаг тийм ажил хийдэг. За тэгээд гэр бүл гэрээсээ хол ирээдүйн тодорхойгүй. Тэгэд амьд байгаа ч гэсэндээ юу байдаг? Дотроо маш гонигтай байгаа шүү дээ. Их орн хэцүү байдаг. За яг үнэхээр бизнес эхлүүлээ суулж улсаар шинэ амьдрал босгож байгаа хүмүүс байгаа. Тэр нь бол бага. За Венесуэл хүмүүсийн хувьд бол давуу тал маш хөдөлмөрч дасан зохицох чадвар аяг өндөртэй гэдэг юм байна. За тэгээд бүр ийм үг гэдэг юм. Дөрвөгчд гэж байгаа юм те. Тэд бол зүгээр явсан хүмүүс биш ээ. Амьд үлдэхийн тулд эх орноо орхисон хүмүүс гэж ярьд юм энэ төрөг. Амьд үлдэхийн тулд зүгээр эх орноо орхихгүй те. Тэд эх орноо орхиогүй амьдралаа авч үлдэхийн тулд явсан ийм хүмүүс ээ гэж ярьдаг. Ийм юутай. Одоо тайлбарлаж одоо тийм байна. Хэлэх юм бол те. Тэгэхээр нөө засгийн газар нь өөрөө одоогийн те одоо яг барьчлаа юу яаж тэ шилжихийг бол шудраг ардчилсан те засаглал руу хэрхэн яаж шилжихийг нь бол одоохондоо бид нар мэдэхгүй байна. Гэхдээ энэ нөгөө засгийн газрынхан тэр хүчтэй хяналт дэглэм институцийн хараат байдал хүний эрхийн ноцтой зөрчлүүдэнтэй үргэлжилсээр байгаад олон жилийн докторгүй байдал арчлалын даруйдал гадаад дарамт дөрвөлтийг бий болгочихсон. Тэр харамсалтай амьд үлдэхийн тулд эх орноос явж байгаа байхгүй. Энэ бол амар харамсалтай байгаа байхгүй тий. Тин чи сүүлийн судалгаа байгаа шүү дээ. Сүүлийн нөгөө сонгуулийн дараа жигсаал ингээд сонгуулийн үр дүн мадууруу дахиад гарч ирэл сонгуулийн үр дүнд эсэргүүцсэн жигсаалын хугацаанд 10,000 Венесуэлийн иргэн ор сургуу алга болчихсон. Тэр нь яасан бэхээр зөвхөн цагдаад бүртгэлтэй хэсэг нь. Цагдаад бүртгэгдээгүй гэр орныхон дүүн хүүхдүүд нь жигсэж аваад алга болсон бол цагдаад бүртгүүлдэггүй гинэ. Шалтгаан нь цагдаад очиод манай энэ хүн алга болчлоо гэж бүртгүүлэхэд тэд нар мэдээж шүүхгүйгээр хавчин гадуурхагдаг, цаадаар ахуулдаг, өгдөг. Ягаад гэвэл одоогийн дэглэмийг эсэргүүцэж байгаа учраас. Тэгээд цагдаад очиод мэдэгдчих юм бол энэ нөгөө эсэргүүцэгчийн гэр бүл юм байна гэд өөртөө улмаар одоо хавчин дарамттай дарамтад бас өртдөг учраас ийм эмзэгтэй одоо
өрөвдөлтөй байдал бий болчихсон. Тийм маш хэцүү. Болсон байна. За хоёлаа энэ өрөвдөлтөй юм түүр орхиод сонирхолтой хөгжилтэй юм аа. Тийм. Гэтэ би яг нөө төгсгөлд нэг юм хэлчихэж бодод байна л да нөө. Ягаад одоо уг чавсыг харахаар сайхан сэтгэлээ хүн байгаа байхгүй те ард түмэндээ ингээл юм өгөөл. Гэтэ эдийн засгийн мэдлэг. Тэгэхээр нөө тийм өгөөд нь штэ. Юу ч мэдэхгүй сайхан сэтгэлтэй хүмүүсийн ард эрхчлэнүүд нүрлэх хамгийн том аюул байдаг. Тэгээ сайхан сэтгэлтэй байж болно. Гэтэ ухаантай байхгүй бол хүний эрхчлөө маш олон юм руу халддаг гэдгийг бол айгүй тодорхойгоор хэлж өгч байгаа юм л да. Тэгээ сайхан сэтгэл гэдэг нөө төр барих цоргонд шалгуур огт биш байна л да. Зүв байх хэрэгтэй. Эдийн засгийн ойлголттой байх хэрэгтэй тий. Тий. Тэгээ юм айгүй олон талаас нь харж бусдын юм руу нөө халдахгүй тий. Ялангуяа хөө өмч рүү халдахгүй байна гэдэг айгүй чухал гоо. За тэнгууд төсөлд нь ойлаас нөө юу хэлэх хэрэгтэй байх та. Мадуро зүгээр аль дуртчих тий. Тэгээд энэ хэсгийг өндөрлөе. Ягаад Мадуро гэдэг энэ боловсруулалтын нөхөр болчихоо автобусын жолооч тий. Үйлдвэрчдийн эвлэлийн идэвхтэй нөхөрлөөс юм бол. Тэг Фидель Кастрогийн улаан фэн байсан. Тий, Фидель Кастрог бол тий. Кастрог бүр улаан фэн байсан билээ. Тэгээ нэг үйлдвэрчдийн эвлэлийн явдаг тийм идэвхтэй гарсан. Тэгээд энэ ууга чавс ярих одоо ойр дотны юм байсан. За ууга чавснаас орсон 2013 онд. За хэрвээ ямар над нэг зүйл тохиолдод Мадурог дэмжээрэй гэж уриалсан. Тэгээд Мадуро улс төрийн аягүй том давуу байдлыг аваад за төр ерөнхийлөгч болсон. За тэгээд дараа нь ингээд сөрөг хүчний дэвшигчийг маш бага зүргээр ялаад ерөнхийлөгч болсон байгаа. Ингээд Мадуро гэдэг одоо таксийн автобусын жолооч боловсруулах хүн энэ улсын ерөнхийлөгч болсон. Тэгээд манай дээр ч бас энэ тохиолдсон шүү дээ, тий. Бас тийм ерөнхийлөгчтэй бид нар байж үтсэн. Тэгээд одоо тэр Мадурог нь Америк нэгдсэн улс баримтлаад авчихсан нэг тийм тохиол болсон байна. За тэгээд хоёлаа энэ улс төрийн хэсгийг одоо өндөрлөе та, тий. За тэгээ өнөр улс төрөө дуусахаас өмнө нэг юм ярих хэрэгтэй байна. 2025 оны Нобелийн их тайвны шагналыг Мария Корино Мачадо хэмээх Венесуэл эмэгтэй авсан байна. За энэ шагналыг энэ эмэгтэйд олгосон шалтгаан нь юу вэ гэхээр Венесуэлийн ард түмний ардчилсан эрхийг хамгаалах дарангууллын дараа хийгдэх шудраг ба инх таймын шилжилтийн төлөө зогсолтгүй тэмцсэн тэмцлийнхэн төлөө хэмээх энэ бисквитийн шагналыг өгсөн. За энэ эмэгтэй нь бол 1967 онд Венесуэл хотод төрсэн. 1992 оноос эхлээд одоо Венесуэлд те нийгмийн сайн сайхны төлөө өнчин хүүхдүүд, гудамжны хүүхдүүдэд туслах одоо те Атения хэмээх байгууллагыг байгуулж ирсэн. 2000 оны ихээр шудраг сонгуул ардчилсан тогтолцоог дэмжих зорилготой Сумате хэмээх хөтөлбөрийг үүсгэж бий болгоод өөрөө одоо зохион байгуулагчаар нь ажиллаж байсан бөгөөд 2010-аас 2014 оны онд Венесуэлийн үндэсний ассамблей буюу парламентын гишүүн болгож гишүүнээр ажилласан. Тэгээд 15 оны сонгуульд нэр дэвших байсан боловч нөгөө Мадуро энэ нэмэгтээд ялагдах эрсдэлтэй байсан учраас сонгуульд нэр дэвших эрхийг нь хурааж авч болиулж исэн энэ нэмэгтэй. Тэгэхээр энэ нэмэгтэй бол нөгөө Венесуэлийн одоо доройтож буй ардчлал түүнийг хамгаалах одоо энэ дарангууллын одоо засаглалаас шудраг арчилсан одоо засаглал нийгэм рүү те шударгаар зөвөр шилжилт хөдөлгөөнийг бий болгохын төлөө уйггүй тэмцдэг энэ нэмэгтэй. Энэ нэмэгтэй өөрөө яг шагнал авч явах үедээ Мадурогийн дэглэмээс зогтчихсэн. Гэтэ Венесуэлдээ байсан. Хаана байгаа гэдгийг нь мэдэхгүй ягаад гэвэл намайг хайж байгаа гэд. Тэгээд энэ нэмэгтэй шагнал авчаад BBC-гийн нэвтрүүлэгчтэй, CNN-ийн сэтгүүлчтэй ингээд холбогдож ярьж байгаа. Энэ одоо та Нобелийн шагнал авчлаа. Энэ одоо юу өөрчлөгөө? Таны тэмцлийг илүү хүчтэй болгохгүй гэж асуусан. Тэгсэн чинь тэр эмэгтэй энэ шагнал миний толгойг л илүү үнэтэй болгох бах та гэж хариулсан. Амар мундаг эмэгтэй нэ? Тий. Уггүй тэмцэж байгаа. Тэгээд таны одоо амь толгой чинь тийм үнэтэй болчихсон. Амнаас эрүүл мэнд чинь эрсдэлтэй байгаа тэр та яагаад Венесуэлээс гарахгүй байна вэ гэхээр би Венесуэлийн ард түмэнтэй хамт байна. Миний ард түмэн Венесуэлийн ард түмэнтэй хавчин гадуурхагдаж энэ дарангууллын нийгэмд зовж байгаа цагт би энэ ард түмнийг орхиж гарахгүй. Тэгээ би Нобелийн шагналаа уггүй тэмцээр байгаа Венесуэлийн ард түмэнд болон Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч эрхэм Дональд Трамптай хаалцъя гэж хэлсэн. За яг түүнийг тэгж дурдсан нь яг тийм түүний одоо энэ эсэргүүцлийн хөдөлгөөнд шууд үзүүлсэн дэмжлэг бол байхгүй гэж үзээд байгаа. Гэхдээ нөгөө дэлхийн анхаарлыг өөр дээрээ татах. Ардсан хамгийн том ардсан улсын ерөнхийлөгч рүү хандж байна тий. Тэгээд энэ эмэгтэй 2025 онд их тайвны Нобелийн шагналыг ардчлалын төлөө хэврэг эмзэг болсон ардчлалынхаа төлөө тэмцлийнхаа төлөө авсан байна. Нөгөө манад болдог л үйл явдал ч сонгуул дэвшлэр хүчтэй өөрчлөлт жоохон нэрийг яачдаг тий. Манай хөл өмгийн холбоон дээр саяхан болсон. Тиймэрхүү Монголд бас болдог болохоор жоохон харамсалтай тий. Тэгээ бид нэг хальт яг тэр хүмүүсийн зовлон шаналлыг бүрэн ойлгохгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд бас тий мэдрэх хуваалцах тийм зүйл. Энэ эмэгтэй одоо Венесуэлд одоо болт байгаа. Одоо Венесуэлд байгаа. Гэхдээ баригдаагүй. Тэг яг одоогийн дэглэм нөгөө Мадуроог нь барай шорон тавьж хийцсэн. Тийм учраас юу болж байгааг мэдэхгүй байна. Тэгээ би нөгөө нэвтрүүлгийнхээ ихэнд энэ шилжилт нь одоо энэ дарангууллын тэ бурангуй
нийгмээс шилжилт нь арчилсан чөлөөт нийгэм рүү хүний эрхийг дээдлсэн нийгэм рүү хэрхэн шилжих вэ гэдгийг маш сонирхолтой. Тийм ээ. Энэ аюул сонирхолтой байна тий. За одоо хоёулаа төр завсарлаад 2 дахь ивент итгэжээд орё. За ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани Atlas нэвтрүүлгийг маань ивент итгэн та бүгд түргэж байна. За MMS компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хамт олон бөгөөд нарны сэргээгт эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг юм байна. За MMS нь цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэд технологи суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодог. Та тэгээд нөгөө төвлөрсөн эрчим хүчээс одоо тий холбогдох боломжгүй газар үйл ажиллагаа эрхлэх, хөдөө аж ахуй, мал аж ахуй, үйлдвэрлэл эрхлэх болон өөрөө ч гэсэн амны орон сууцаа бариад те амьдрахад эрчим хүчний асуудлаа та бүхэн байгальд илтээ. Тэрхийн одоо хамгийн дэвшилтэд технологи суурилсан нарны эрчим хүчээр энэ бүгдээ шийдвэрлэх боломжтой. Харин энэ бүгдийг мэргэжлийн хамт олон MMS та бүгдэд энэ амжилт төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд тус болох юм аа. Ингээд MMS-тэй баярлалаа. За баярлалаа хоёр байна гэж тэ. За хоёлаа халтар царайт руу нэг за тэгээ. Эргээд орох. Тэгээ. За 1992 онд хийгдсэн энэ бол теленовела гэдэг. За бид нар нөгөө одоо Венесуэлэдийг бид нар бас юугаар нь сайн мэдэх вэ гэхээр мэдээж нөгөө амттай хоолоор нь мэднэ. За тэгээд нөгөө салса меренге зэрэг те Латин Америк бүжгийн одоо үүссэн газар тэгээд баярлж наадах дуртай. Тэгээд чи бас дөрвөлжсэн. Дэлхийн хамгийн олон дэлхийн мисүүд төрүүлсэн газар. Энэхүү байна уу? Дэлхийд одоо дэлхийн мис төрүүлсэн улсаар энтэг Венесуэлээр нэгд явдаг. Хоёулаа 6 одоо дэлхийн мис гаргасан. Тэгээд би яг бодчихсон байхгүй дэлхийн мис гэдэг нөө Венесуэлийг хайж үзэхгүй. За Венесуэл энтэг хоёрын нэг нь нэгд байгаа даа гэж бодсон чинь хоёулаа яг 6 дэлхийн мис хамгийн олон дэлхийн мистэй. За тэгээд Ямайк, Англи дараа нь орд юм байна. Их Британи. За тэгэхээр бас үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүдтэй байна. Тэдний нэг нь бидний Карасусия буюу халтар царайт кинон дээр харсан Соня Смит эмэгтэй жүжигчин байгаа. Эстрелита гэлж байгаа тийм. Эстрелита. Гэхдээ хэн бас байгаа ш нь хэн бэлээ? Санта гэж байгаа ш тийм. Баг байхад халтар царайт яг нэг сайн дүр нь болохоор гоё санагдаад идэг гэсэн. Одоо ингээд бодоход бол халтар царайтыг шүүмжлэх айгүй их юм байдэн ш. Яг ядуу дээр нь жинхнээсээ блонд байсан юм шиг санагдаад. Тий. Гэтэ Соня Смитийн хувьд бол яг нэг юу юм бэлээ? Америкт төрсэн Венесуэл юм бэлээ. Би нэг түүхэн судалж ирсэн. Америкт төрсэн юу. Яг нөө хин чин болохоор Санта ч бол ижиг Венесуэл эмэгтэй хүн байгаа даа. Амар им пашнтай галзуу хүн шүү дээ. Тий. Тэгээ ягаад Венесуэлчүүд юм царилэг болдог вэ нөө Европ болон уугуулууд Африкуудын холимог. Тэгээ тэр нь болохоор Морено гэдэг үндэстний одоо микстэй. Ийм үндэст одоо үндэстэн гэж хэлэхэд болохгүй. Яг тийм хүмүүс одоо бий болгосон. Тэгээд энэ болохоор нийт хүн амынхаа 50-аас дээш хувийг нийцэлдэг. Тэгээд энэ Моренод дундаас мисүүд маяг гарч. Яг бол хамгийн зөв төрхтэй гоё эмэгтэйч тэр юунаас гарч байгаа нөө холимог юунаас нь. Тийм байна тий. Европууд нутгийнхан Африк гэсэн ойлгомж юунаас. За тэгээ энэ кино маань 1992 онд гарч ирсэн. Зөвхөн Венесуэлд Латин Америк төдийгүй дэлхийд даяар хэд болоод манай замын хөдөлгөөнийг хүртэл хааж ирсэн тийм төвхтэй кино байгаамаа. Тэгээд сүүлд энэ эмэгтэй жүжигчин нөгөө Тони гэдэг нөгөө Мигел Английн дүүгийн дүр тоглодог жүжигчинтэй зөв Монголд ирж ирсэн тий. За Монгол ус даяараа болсон тий тэр тий. Тэгээд энэ юу болохоор Филиппин, Испани, Америк нэгдсэн улс, Мексик, Аргентин, Парагвай гэдээ маш олон улсад гарсан. Тэгээд тухайн үед их алдартай байсан. Венесуэлийн яг годомчны амьдрал, нийгмийн амьдралыг аягүй сайн харуулсан кино. Тийм Каракас хотын нөгөө баячуудын нийгэм нөгөө ядуучуудын амьдрал хоёрын ялгааг маш сайн харуулдаг тий. За би тэгээд энэ яг юу исэн талаар золоох тавуулж байсан чинь нэг бичлэг нь алга болсон гэдэг. Одоо яг эдгээр Монголд аялж байгаа хугацааных нь бичлэгүүд нь алга болсон. Хин авсан ясна одоо бол мэддэггүй. Тэр өстө нууц яасан гэдэг. Нэг хүн аваад хадгалцсан, устгацсан. Нэг бол атархаад айгуу гоё нэвтрүүл гэж ин атархаад алга болгоцсон уу гэдэг. Тийм болж исэн. Нэрээ тэгчихсэн тий. За тэгэхээр нөгөө Латин Америкийн орнуудад бол теленовела алдартай. За тэр нь маш олон ангитай 200 300 ангитай хэдэн жил жүргэлж болно. За тэгээ сэдвүүд нь бол хүний мөнхийн сэдв. Мэдээж нөгөө ядуу гэр бүлээс гаралтай нэг сайхан залуу юм уу сайхан охин байна. За баян эрх мэдэлтэй гэр бүлийн бас тий. Дүр орж ирэн тэгээ мэдээж тэр нь хайр дурлал, урвалт, нийгмийн ялгаа, тэмцлийн мөнхийн сэдвүүд байдаг. Тэгээ баян хүнийг балаг тойрохгүй гэдэг бас гоё кино байдаг. Тэр Мексикийнх байсан баг тий. Тэр юм мэдхгүй. Оросын телевизээр гардаг Багатые Тошо Плачууд гэдэг. За тэгээд энэ юг киноны дугдуулсан Алтамера Банда шоу гэж хамтлаг байдаг. Венесуэлийн бас айгүй алдартай хамтлаг юм байна. Дууны гоё дуу. Дуу амар гоё дуу шүү дээ, тий. Дуу үнэхээр гоё дуу. Тэгээд ийм хамтлаг байдаг. Их алдартай. Энэ дуу ч нөөрөө яг энэ дуугаараас айгүй алдартай юм байна.
Курангёри нанананана гэл дуунаад тий. Наа заяа дуулах юм шүү. Тий, дуулна. Одоо тэ жоохон бодвол гэдэг шиг тий нөө. Багада энэ чинь дагаал дуулдаг болоо шүү дээ чинь үгийг мэдэхгүй тий. За тэгээ нөө юун дээр алдар царай чинь хамгийн гол нь бидэрт нөө юу зүйлсэн бэлэр ганцхан зурагтайс учраас бүгднгийнх нь нэрийн жижиглэг. Соня Смит, Гилермо Давила тэ төгсгөлт Монголын үндэсний олон нийтийн радиод Лисдоороос Наранбаатар, Нэргбаатар, Цэмбэлмаа, Даруун сүрэн гэнэ бүгдийн жижиглждэг байсан шүү дээ тий. За тэ хоол нь бол яхахгүй амттай Латин Америкийн тий бусад үндэснүүдийн улсуудын хоолнуудын адил учир нөгөө нутгийн иргэд байна, Европын тий цагаан арьснууд, колоничлогчид байна, болон Африкийн хүмүүс гээд олон төрлийн тий үндэс гаралтай хүмүүс байгаа болохоор өөр өөрсдийн хоолны соёлоо, амтлагчтай, орц найрлагуудаа авчирсан болохоор за тэгээ бидний мэдэх хоолууд нь би бол одоо Арепагийн сайн мэдж гин, Эмпанадасын сайн мэдж гин. Тийм гоё хоолтой, амттай хоолтой, креол нөгөө далайн бас те Карибын хоолны бас нөлөөтэй. Ер нь бол жигэнсэн зүйлийг хайгуу гэдэг юм байна. Жигэнсэн янз бүрийн төрлийн махуу, цүм бүтээгдэхүүн, бислэг гэл. За хоолоо ерөөсөө ярих юмгүй баха. За энэ бол байгаль хоол дээр бол Венесуэлд бол бас ярих юм байхгүй мөн. За Венесуэлд нэг юм сонирхолтой юм байдаг. Венесуэлийн сагсны лиг үү шүү те. Сагсны лиг нь маш өндөр цалинтай тамирч тоглодог. Одоо сая Монгол тоглож ирсэн би Stone гэдний сагс чинь Венесуэлийн лиг рүү явсан гэж байгаа байхгүй юу? Одоо энэ баг тоглож ирсэн. Яг хөө тэр бол би зур сонссон шүү. Тэгээд би гайхаад яагаад Венесуэлийн лиг рүү явд юм болов? Венесуэлийн сагсны лигээс судалсан чинь маш өндөр цалинтай байна. Сагсны лиг нь. Венесуэл сагсан бөмбөг хөл бөмбөгийн дараа орох том спорт. За дээрэс нь Венесуэл шиг улсууд яадаг вэ гэхлээр нэг спортоор дамжуулж гадагшаа явах нь айгүй чухал байт юм байна. Одоо очиод харлах, виз авах те. Виз гэдэг чинь улсууд бол яг чухал болчих. Тийм учраас спортын бас тамирч, сайн тамирч нэг багийн спортоор гараад гадшаад явах тохиол гарч ирдэг. За тэнгуү сагс нь яагаад юм өндөр цалинтай байдлаар 2-4 сар бага хугацаанд үргэлжилдэг. Тэгээд хамгийн өндөр цалин 30-40 мянган долларыг нэг сард авчдаг. Нэг гадаад тамирч. За тэгээд сайхныг болтолтой юм байсан. Тэгэхдээ одоо ч гэсэндээ зарим сайн чадвартай тамирчид Венесуэлд очиод тоглох юм бол 15 мянган доллар, 10 мянган доллар ч юм уу те. За бүр багада 6-аас 4-6 мянган доллар авах боломж өгд юм байна сарын. Тэгэхээр нэг спортын юм дээр одоо бид нар ингээл Венесуэлээр айгүй ядуу юу яаж байгаа чинь нөө баян ядуугийн заа гэхдээ баячууд нь бас ингээд юу баян одоо спортод ингээд мөнгө оруулж идэг. Жишээлбэл нефтийн компаниуд нь спортын байгууллагуудыг ивент спортын компаниуд мөнгө өгдөг. Хамгийн гол нь энэ илээр болон ил бусаар гэж байгаа байхгүй. Мөнгө угаадаг ч юм байсан байна. Тэгээд спортын байгууллагууд мөнгө өгöd спортыг хөгжүүлж байгаа юм шиг байдлаар нэг талаар хөгжүүлж байгаа нөгөө талаараас мөнгө угааж байгаа. Тиймэрхүү юмнууд бас гардаг. Тэгээд маш мөнгөтэй хүмүүс зөндөө байдаг. Угаасаа ойлгомжтой тий. Одоо тэр Мадуро болон угааж байгаа. Хэл хахуул төд одоо тэдний хүрээлэл юм. Хүрээлэл төрийн байгууллага нөө тендер авч нөө баяцааргаад яатсан хүмүүс. Тэд нар болохоор спортын нэг багтаа ч юм уу спортод мөнгө оруулдаг учраас тэнд одоо тамирч тоглох гэж очдог тийм тамирчдаас байт юм тий. Тэнгүүл тэдний яадаг гэхээр байр бол бүх юм орно ингээд хангадаг. Дээрэс нь Венесуэл тоглосон тамирч эрсдлийн мөнгө. Яг л аюултай газар байгаа шүү дээ тий. Тиймэрхүү мөнгө төрөх авдаг юм. Бас нэг сонин тохиол би бас олж харлаа. За Венесуэл улсын яг хамгийн алдартай тамирчин юм бол яг хаа хөл өмгчтөөс нь дурдж олон л доо тий. Гэхдээ яг одоо байгаа хамгийн алдартай тамирч нь хөнгөн атлетикийн 3 харилцааны төрлийн тамирч Юлимар Рохас гэж үнэхээр супер тамирч байдаг юм хэлдэг. За энэ бол Венесуэлийн бас ингээд бас ядуу амьдралаас гарч ирсэн айл явхан 192 см өндөртэй. За тэгээд 2020 онд болсон Токио Олимпийн алтан медаль, 2016 оны Рио де Жанейро Олимпийн мөнгөн медальд за дэлхийд 4 удаа төрүүлсэн. Одоо уртын харалтын. За тэгээд энэ тамирчин Олимпийн хос медалийг авчирсан Венесуэлийн бас хамгийн сүүлийн үед гарсан супер тамирчтай нэг ингэсэн болж байгаа. Дэлхий дээр одоо 3 харалтын эмэгтэйчдийн ангилалд Юлимар Рохас гэх юм хүн болгон мэддэг. Ийм том алдартай тамирч ямарсан гарч ирсэн байгаа. За маш сонирхолтой байлаа. Заяа. Ямар урт төлтөө юм бэ бурхан минь энэ тамирчин маань. Метр 92 гэхлээр тий. За тэгээд Венесуэл улс нь болохоор хоошоо газар дундын тэнгистэй хилцаалгадаг. За яг би байгаль дээр Карибын тэнгис. Тэгээд Карибын бис газар дундын тэнгис чинь тий. Карибын тэнгис буюу Атлантын одоо талаар одоо хилцаалгаад. Тэгээд Венесуэл дээр би байгаль дээр нь жоохон албаар дутуу ирсэн. Яг л нөө цаг бүрэхгүй магадгүй гэдэг. Далайн эргүү шүү дээ тий. Далайн эрг нь шууд ингэ цөл болчдөг. Тэр болохоор ингээд айгу хоор юм байна л да. Одоо Намиб дээр байдаг тий. Тэгвэл Карибын нэгсийн далайн Венесуэл руу оронготой ингээд шууд цөл болоод ингээд тодорхой хэмжээний том элсэн манхан зах үсгэсэн тийм цөлнүүд байдаг. Энийг болохоор нэг байгалийн хувьд бол боломжгүй зүйлж айгу хүздэм байна л да. Тэгээ Карибын нэгсэн ирэх гэж байгаа шүү дээ чинь тий. Тийм
юугаараас алдартай байна 70 хэрэгээр. Тэгэхээр Венесуэл бол ерөөдөө яг хөө бид нар ингээд популизм ч юм уу улс төрийн маш олон асуудал, инфляц олон юм ярьж байгаа. Венесуэл ерөөдөө бидний ярих хамгийн анхаарал татдаг зүйл бол ерөөдөө байгаль. Байгаль бол түрүүн бол тэр динозаврч гэж магадгүй тийм юу газар нутгийг нь ярьлаа шүү дээ. Тэр байгаль бол Венесуэл бол үнэхээр гайхамшигтай ийм байгальтай. Тэр цахилгаан байна те. Өндөр хүрхрээ байна те. Тэр олон төрлийн юунууд байна. Амьтад байна те. Үнэхээр гайхамшигтай ийм байгальтай улс гэвэл бас Венесуэлийг бид нар дурдж болж байна. За баярлалаа заяа. За ингээд та бүгдд шинжлэх ухаан таны мэдхүн од мондөр сүгийн атлын нэвтрүүлэг хүрлээ. Хөтлөгч нийтлэгч Бат Заяа болон мөхцөл миний бие студид ажиллаа. Манай нэвтрүүлэг тань YouTube-ийн од мондөр сүг, NTV телевиз болон од мондөр радио 83.3 болон 107.7-оор хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч өрөөтэй боддаатгал ногоон ирээдүйн хөгжүүлийн өрөөтэй MMS компани ивент итгэн та бүгдд хүрлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мондөр нэр дээрх Худалдаа агшлын банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мондөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.